манай цаанаа ирхэн хүндэт үзэгчтэй амралтынхаа өдрийг ая тухцай сайхан өнгөрүүлж байна уу? Үзэгч та бүхэн нэм гараг үр хүрдэг Цэнгэн шоу бас нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочдыг та бүхэндээ танилцуулъя. 52 киноны жүжигчин Инхтүү бол. За дараагийн оролцогч дараагийн зочин бол Шилдэг продакшны жүжигчин Нямд орж. За доочин Аквада манаас хүрэлцэн ирсэн байгаа. За ингээ өнөөдөр дөрвөн зочин хүрэлцэн байгаа тийм ээ. Хамгийн сүүлийн зочин бол жүжигчин Исчүү хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэдээг үргэлж зочтой. За ингээ Исчүүгийн нэр их сонирхолтой содон нэр юм аа. Исчүүгийн бүтэн нэр юм лээ. Миний бүтэн нэр чинь Бацэрэг шүү дээ. Яагаад яа Исчүү болчих вэ? Би Одоо мэдгүй ч одоо сойс төгсөн л одоо хочих юм уу, юу гэх юм. Тийм л юм шүү дээ. Ангийн нэгдүгээр курс тохноо итүүд хийгээд, итүүд хийгээл ингээд уг нь бол ишүү байхгүй. Ингээд нэг барилдаж чадахгүй нэг ингээд нэг амар том бийтэй манай ангийн бүгд амар барилдаг байхгүй. Ишүү гээд барилдаа. Тэгээд ягаад ч үчдэг байхгүй. Тэгээд нэгдүгээр курс тохноо өгч нэг имийг нэрээ мэдхгүй нөгөөдгөр дууцаар байгаа. Тийм Исчүү болсон. За тэгэхээр өнөөдрийн зочдын хувьд бол 52 киноны уран бүтээлчд оролцож байгаа гэж хэлсэн. Тийм ээ мөн дуучин Акбото оролцож байгаа. Тэгэхээр 51 кино бол хэдэн жилийн өмнө юм бэ? 51 кино олон жилийн өмнө орж ирсэн тийм ээ. 13 жилийн өмнө. 13 жилийн өмнө. Тухайн үед ч одоо киноны гол дүрд чинь нэг одоо Соён бамраа гэдэг тийм Соён амраа гэдэг тийм. Бодлын болгож боолингрийн амраах. Тэгэхээр ундрал гайсын төгсөх энэ гурав яг гол дүртэн тавилангийн гол дүртэн тоглож ирсэн байлаа. Тэгээ одоо яг 13 жилийн дараа чинь одоо яг ингээл дөнгөж сургуулаа төгссөн энэ ингээ манай нэг тоглосон энэ ингээдүүл нямдэрчтэй нэг сэргэлэн гэдэг энэ гурав эдний үргэлжлэл хүүхдүүд нь 13 жилийн дараа. Тэгээ бас ингээ сонирхуулаад хэлэх чинь ингээл түүхээс сонсож байгаад их гой санагдаад байгаа байхгүй юу? Тухайн үед одоо Тэнгис кино театрыг яваагүй те ялалт гэж байсан гэж. Тэгэхэд кино 500 төгрөг байсан. Кино гардаг кино 500 төгрөг байсан. Тэгэхэд энэ кино 10 хэдэн сая төгрөгийн ашиг болсон. Тийм үү. Тэгээ ингээ бодоод үзсэн. Тэгээ хүний үдсэн тоо бас амар их. Мөн айгу хит байсан шүү дээ. Гайсан дуусан тий. Эмзэгкээр гэдэг дуу. Би хүлээ. Энэ дуу үнэхээр амар хит байсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө 13 жилийн өмнө гарч ирсэн кино одоо дэлгэцнээ дахиад 2 дугаар ангийн үзэгчдийн хүртэл болоод явж байна. Тэгээ найруулагч нь бол их хоёр найруулагч бас байсан тийм ээ. Тэгээ одоо яг ерөнхий бүтээл ерөнхий зөвлөхөөр нэг хоёр тэгээ найруулагч нь Түшгэ Батушиг гэдэг залуу Түшгэ гэдэг манай найз одоо зөндөө олон кинонд бас тус найруулагч нэр дөрөв бүтээлийн Батушиг гэдэг залуу маань тэр найруулсан. Тэгээ бас ялалт ах тоглосон, Маск Эрдэнэ зам Заанах маань тоглосон. Исчүүгийн хувьд ямар дүр тоглосон юм? Одоо яг Джексон амьдыг үзчихсэн л да. Джексон амьд тэр болохоор нэг ойдлын машин аваад яваад гэдэг нөхрийн дүр тоглосон шүү дээ. Энэ удаад болохоор ямар дүр тоглов? Энэ удаад бас тэрнээс арай томорхоо бас яг тийм талдаа. Бас л авдаг талдаа. Бас нэг авдаг талдаа. Одоо энэ киноны гад эсрэг дүр юм да. Эсрэг дүр. Инхтүүлийн хувьд анхны одоо оюутан гэж байгаа тийм ээ. Одоо соёлын урлагийн сургуулийн 3 дугаар курсын оюутан гэж зөвшөөрснээ. Тэгээд урд нь бас ямар нэгэн кинонд тоглож ирсэн үү? Энэ анхных уу? Төрсөн сэтгэгдэл хэрэг анхных бол анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Тэгээд өмнө нь болохоор нэг 19 гэх кино гарсан шүү дээ. Тий. 3 өөр найруулагч юм. Тий. 3 найруулагч юм бүтээсэн. Тэрний Балчин Нямгаан найруулсан Солонгоо гэх өхний дүртэн тоглосон. Тэгээд тэр бол яг ингээд нэг бүрэн хэмжээний биш. Гэтэ миний хувьд бас анхны уран бүтээл байсан л та. Ер нь бол сэтгэгдэл маш өндөр байгаа. Тэгээд киноныхоо нээлттэй үзэж гисэн маш таатай байсан. Шилдэг продакшны Нямд оржийн хувьд киноны гол дүр тоглосон гэсэн тийм ээ. Тэгэхээр Нямд орж бас өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцаач. Тийм бадтай. Би бас их сургууль төгсөөл угаасаа баяраа гсэн ингээл харж алаад дээрээ хэдээл. Тэгээд баярлаа. Тэг чи яг миний тоглож байгаа бүрэн хэмжээний яг цаг 30 минутын анхны л гол дүр бүтээж байгаа юм чи. Өмнө нь бол богино хэмжээний кино минут бол тоглож үзсэн л дээ. Тэгэл баярлалаа. Би энэ инхтуултай битээр хайр сэтгэлийн холбоотой болдог байхгүй. Нэгдүгээр анги дээр тэр нөгөө нэг жоохон хүүхд ингээл хамгийн сүүлд ингээл жоохон хүүхд төрөөл дуусдаг байхгүй. Тэр чинь би байхгүй том болоод 20 жилийн дараа ингээд 20 жилийн дараа одоо тэг гаш төгсөахын хүүхд нь байхгүй юу? Тий, төгсөахын хүүхд нь. Энэ бэрн. Тэгээ хэлсэн ч бас төстэй ч юм уу? За Акватаар сайн юу вэ? Аквата найз минь. Яг Universe Space Songs те дууны наадмаас бас яг тийм хийсэн гавтай ажлаад ерөөсөө байдаггүй. Гэхдээ би өөрөө бас яг тийм даастаа уран бүтээл хийдэг
яг хийхийг нэг хүсээгүй тухай цаг нь болоог байсан. Тэгээд өр хүүхдтэй боллоо, хүүхдтэй хамаг анхаарлаа хандууллаа. Тэгээд ер нь сая 4 жилийн хугацаанд дандаа л нөгөө нэг өөрийнхөө дуртай урсгалаар латино дуугаа каверлаад, дэлхийн хэмжээний алдартай дурыг каверлаад энэ тийм тоглолтонд оролцож явж байсан. Тэгээд яг одоо болохоор өөрийнхөө хувийн уран бүтээлд анхаарахаар шийдээд тэгээд яг одоо уран бүтээлд орж байгаа. Шоу бас нэвтрүүлэг бид нар дугаар болгондоо угсаа хэлээд байгаа тийм ээ. Монголын авиаслаг иргэдийг өөрөө оролцуулж байгаа. Тэгээд бид нар шинэ залууч гэлгүй ер нь зүгээр авиаслаг иргэдэл дугаар болгондоо өрн орж бусдад түгээн танилцуулах жанжин шугамтай байгаа. Нэг юм асуудал байна. Манайхаа монголчууд маань жоохон нэрлэхөө их дараахан хүмүүс юм аа. Айгүй сонин чаддаг юм сонин зүйл чаддаг хүн байгаач телевизээр гарч явах ингээд их юм. Тэгээд одоо үзэгчтэй одоо ямар нэгэн сонин содон те гоц гойд юм цуглуулдаг хийж чаддаг те одоо юу тийм өөртөө чадна бусдын хувьд тэр нь энгийн байсан ч хамаагүй те тэр ийм үзэгчд маань бас өөрсдийнхөө хүсэлтээр ирж манай шоу бас нэвтрүүлэгт оролцох бүрэн боломж байгаа шүү. За тэгэхээр өнөөдөр бас нэгэн авиаслаг залууг өрж байгаа. Тэр бол Circus Mongolia хадгаа компани жүжигчин соёлын тэргүүний ажилтан Дашка гинхүү тайзнаа урьж байна. За энэ нэвтрүүлэгт хүргэе. Заасан байна уу? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За Дашка өөргөө танилцуулах үзэгчдэд. За би Circus Mongolia хадгаа компани циркийн жүжигчин, жонглерчин, алиалагч, авар монгол тоглоомч Дашка. За Circus Mongolia. Авар монгол гэдэг чинь угсаа нэг Монголын хамгийн том могоо юм биз дээ тийм ээ? Аха. Тийм байна. За өнөөдөр могоогоо авчирах үстэй. Могоо харин өнөөдөр жоохон унтмаар байна гэж хэлэлтлээ. Арь жоохон тоглолт ихтэй байгаа. Тэгээд ядраад гэртээ болсон. Хөө тийм үү? Хүүхэн амтай. Гэтэ ер нь бол юу яахгүй юу? Байр байдлыг хараад мэдхүйдгээс могоо нэг ядраад тань найзаа жоохон унтъя гэхгүй зү. Ер нь тэр хоорондоо тэгээ ярьчих. Оо тийм үү? Мессеж чинь хаяа. Мань үсээд энэ жоохон тууламуудаа явуулаа. Яа, эйгөө юм те. За. Тэгэхээр өнөөдөр за Дашкигийн хувьд ер нь яг циркт ер нь хэр удаа ажиллаж байна? За би циркэд 97 оноос хойш ороод төрөлж байна. 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оо, маш олон жил шүү. За 97 16 жил. Тэгэхээр өнөөдрийн хувьд болохоор жонглер болон элб үзүүлнэ гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр элб ер нь хэдэн төрлийн элб байна? Элбээр хэр удаа ажиллаж байна? Би элбээр одоогийн байдлаар 6 сар л ажиллаж байгаа. Оо. Маш бага хугацаанд хичээлж байгаа. Гэхдээ ер нь сайн биш. Тэгээ элб дотроо тайзныг гэж байна. Гарны манусрал ингэж байна. Тэгээд хоёр янзтай минийх болохоор тайзны өгөөд гарах. Тэгээ нэг аппараттай элб гэж бас байгаа. Гарын элб гэж бас байгаа. Ер нь хослуулсан элб байгаа. Аппараттай элб гэхээр ямар элб? Аппараттай элб гэвэл одоо тэгээд энд ирсэн манай зочдыг одоо яг ингэ сургаж байгаа л нэг гэл алгуулах жишээ нэ тийм ээ. Хоёр сав гэл алгах жишээ нэ. Ийм аппараттай элб. Гэхдээ өнөөдөр аппараттай элб байхгүй юу? Тэр бол миний хувьд аппараттай элб байх. Тэгвэл Дашкигийн хувьд зүгээр дараа заавал тэр аппараттай элб бид нар үзүүлээрэй. Үзүүлэх үү? Би дараа эрэхтэй нараг цэцэг болгож хөргөж үзлээ. Дугаар болгон дээр би одоо нэг цэцэг тавьсан сууж байгаа юм. Тэр нэвтрүүлгээс хойш энд нэг цэцгэл байгаа тэгвэл нараа бол ерөөсөө. Тэгээ нараа октоос алга болчих нь шүү дээ. Тийм тэгж бас үү. Дашка аппарата зарах уу? За тэгэхээр шоу бас нэвтрүүлгийн үзэгчд болон мөн зочдод зориулан элбэ үзүүлээ. Тэгээ эхлээд элбэ үзүүлээ тийм ээ. Дараа нь жонглер явах уу? За. За ингээд Дашката зүгээр амжилтсан. За. Шоу бас. Оо, ямар сони. Оо, баярлаа. За 100 бат. Ой, 100 бат шиг. Гой шүхэртэй очлоо. Хөөр юм бэ.
Шүхэр гаргаад байгаа. Шүхрээр баян хүн байна. Бороо ороод ирэхэд зүгээр ингээд баах юм. Чоч бид. Йоо. Вау! Бахваца. Нэг 2 4 5 шүхэр. Амнасаа гараад гэж байна. Баярлалаа. За Дашка баярлалаа. Тэгэхээр маш гоё байна л та. Тэгээд 6 сар гэдэг чинь яг нөгөө нэг энэ болохоор тайсны хэл. Тийм ээ. 6 сар гэдэг чинь ямар мундаг юм бэ? 6 сар тийм 6 жилийн дараа ихтэй бүр тасарчих юм байна л да. аппарат энэ төр өвшөө хэлбэл байгаа шүү дээ. Тэр зүгээр нэг хэсгийг л үзэж байгаа юм тийм. Тэр бүр албан ёсоор өсөл гармаар байна л да. Тэр наараа тэр зүгээс шоу-бас нэвтрүүлэгт дараа оролцоод тэр аппарат гэж нэг юм хэлээ. Тэгээд хүн атгууд. Тэгээ намайг бити ялгуулгаарэ. Би бол байж лэмээр шүү. Гаргаж ирээрээ. Гаргаж ирэх үү? Алга болчихгүй дээ алдаа гараад. За тэгэхээр өнөөдөр Дашка нэг үзүүлбэртэй, 2 үзүүлбэртэй ирсэн байгаа. Тэгэхээр 2 дахь үзүүлбэр бол жонглерийн үзүүлбэр гэдэг. Амын олон биднээс өнөөдрийн зочдоор бас нэг хэлж үзье гэж бодоод байна. Жонглер ч яасан сонирхолтой юм. За миний жонглер болохоор 2007 оноос Монгол улсад ирж байгаа. Орж ирсэн гэж урсгал байж болно. Хүмүүс дулаавар гэж байдаг. Жилээр бөмбөг тийм бөмбөг зүйл нэг жонглер. Тэгэхээр миний бөмбөг жонглер гэдэг. Миний бас баавар миний амаараа шүү дээ. Амаараа. Би амаараа жонглер. Яа нэг юм ээ. Ингээ шидчихэд эн чинь ингээ гар ингээ шидэж тийм үү? Хүмүүс бол гайхдаг тийм ээ. Яг амаараа шүү. Одоо харъя. Тэрийг одоо үзүүлэх үү бид? Тийм ээ. Хөл бөмбөгчд бол хөл дээрээ жонглердэг. Дуг мөр одоо юу гэдэг тийм ээ. Тэстэ бүх юм дээрээ тоглодог. Гэвч амаараа болж байгаа шүү. Би амаараа жонглерыг яг үнийг хэлээд бас ойлгохгүй байна. Яаж юм тийм ээ нараа. Тэр тоотгоц мөрөө Дашкагийн амаараа жонг хийх жонглер гэдэг авч үзье. Яа. You're feeling inside the heat of my love. За Элвчин Дашка жонглероо бэлтгэлийг амаараа жонглерыг нэгдэг чинь бодоод бэлтгэл хийдэг л Чи байсан. тэгэхээр юу гэж төсөөлж байна? Амаараа жонглер хийх. Мэдгүй би одоо нөгөө нэг 70 хам ав байдаг чинь бөмбөг ингээл тэгдэг гэж байна. Гэхдээ жонглер Тэр гэж чинь нүүр олчих штэ хүний хувьд л. тэр чинь шуугараа цохоод байдаг шүү. Чи ингээ үзтээ. Кимот яах юм? Тэгээ жонглер гэдэг ч юм биш те. Яг зөв нэг бөмбөг ингээ ойлгоод дахыг бас жонглер хөлөөрөө жонглерд нэгдгэлдэг. Тэгээ бидний хувьд болохоор 3 4 юм ингээл олон. Эсвэл ингэж хаашаад амаараа ингэж авчаа буцаад гэдэг юм болов. За мэдгээс гарч ирсэн. Харин тийм ээ. Нара Жонс өнөөдөр нарагийн аксессуар гоё чимэглүүд маш гоё харагдаж байна. Оо, нэрээ тийм штэ яг үнэ. Тэрийг эхлэе марч. Тэгээ манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Bella Fashion Shop одоо ийм гой одоо аксессуаруудыг Америкаас оруулж ирдэг. Манай үзэгчид бас ялангуяа охид бүсгүйчүүд маань одоо 100 цаг болж जैन тэ хавар болж जैन. Охтууд маань бас одоо гойж гангалж тэ. Одоо ялангуяа хонхны баяр болж जैन. Тийм болохоор энэ аксессуарууд их сонирхолтой байх гэж бодож байна. Тэгэхээр энэ гоё аксессуар ийм одоо гоё чимэглэлийн зүйлүүдийг 3-4 хороолын Москва
их дэлгүүрийн дөрөв давхрын Bella Fashion Shop-аас та бүхэн бас очиж худалдаж авах боломжтой шүү. Маш гоё хямдхан, маш чамин хэнцэрийн гоё төрөл бүрээрээ л угаасаа байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр охид бүсгүйчүүдээ та бүхэн хэрэг миний зөөж хэрэглэсэн байгаа энэ аксессуарыг худалдаж авахыг хүсвэл 344 хорооллын Москва их дэлгүүрийн дөрөв давхрын Bella Fashion Shop-ыг зараарай. Москва их дэлгүүр тийм ээ. За Дашка бэлэн болчихсон. За Дашка бэлэн болчихсон. Тасгай хоцтой юм байна шүү дээ энэ та. Өө ямар болчих. Наараа нөгөө аксессуар яриадсан чи. Тий гайти. Юу хараад ирсэн Утгаараа явуулсан шүү. Аксессуар хүн ороод ирлээ шүү дээ гэж. Тий. Яа дусан дотор байгаа. Усан дотор байгаа учир нь их учиртай тийм. Учрыг тайлбарлаа л та. Манай үзэгчид гайхаж байгаа шүү дээ. Учир нь болохоор TC бөмбөг маань агаад гарахаараа маш их салхинд ингэж эргэлддэг. Маш хурдтай эргэлддэг учраас хуурай орж хуурай болдог. Тэгээд миний урал бас хуурай учраас хоёр хуурай юм ингэж зууралдаад ингэж маш их эргэлт гардаг учраас бөмбөг маань ийш тийш явчих магадлал өндөртэй байдаг учраас ийм гүлгэр байлгах учраас гүлгэр бүлтгэр гэдэг чинь тийм ээ. Тэрэн шиг байлгахын тулд усаар ингэж навдаг байгаа. Тэгэхээр энийг эсч үйж үзье. Йоо. Ямар зугаатай харагдсан бэ? Яа гоё юм. Толгой эргөө. За эсчүү сайн хараад аваарай. Энийг хийшүү. Яг гэтэр хараарай. Ёй. Чорховчтой ингэ. Зугаатай харагдах юм ба тийм. Яа, ямар гоё юм бэ. Алчгүй манер. Яа. Төрөл бүрээр. Яа, юу вэ? Яа, ямар гоё юм бэ. Бүрхий тавчаа. Хау юм уу? Гоо. Вау, ямар гоё юм бэ. Ямар мэдрэмжтэй юм бэ. Хоёр. Яа, гоё юм үжигтэй. За 7 болсон тий. Яа, Натрын нисээ байгаа шиг тийм ямар мэдрэмжтэй шууд яриад байгаа юм. За дуусаа. It's a fucking revolution. Гой тоограад. Атайца.
Oh god. Яа, ямар лаги бэ? Нэг хүн усаа өргөлөөр байдаг шүү дээ. Тэр шиг хүн пенсээ өргөлөөр шүү дээ. Хоёулынх нь төрөний тэр нэг гэдээсэн чи үнэн тэнийг юм байна ёо. Ямар мундаг юм бэ баяр өргөе. Төрчий. Үнэхээр гоё харагдах юм аа. Үнэхээр мундаг юм аа тийм ээ. Хамгийн гол амар мэдрэмж байна те. Бүр яг нэг энэ бөмбөг ингэж байгаа бөмбөгнүүд нь тэр тиймд ингээ баг над дээр унахнууд ингээд л авчих юм. Гэтэ нэг мэдрэмж чухал байна. Дээрэс нь яг ингэж сурахын тулд хүмүүс маш их хөдөлмөр зарцуулж байна тийм ээ. Тэгэхээр ийм хөдөлмөрийг зарцуулж иймэрхүү одоо ийм амжилтанд хүрч чадсан. Даашкада дахиад баярлалаа. Тэгэхээр Даашка өнөөдрийн хийсэн яг эхнээс нь ингээд манай зочдоос хийл гэж үзээд хөө. За. Тий хамгийн эхнийх нь юу байсан бэ? Тэр амар дээд. Йоо за чи энийг бол нэг бөмбөг унгаагаа дээл та. Тий энийг бол би мэдчихээн дээ. Даашка би урд нь танил да бид нар зөв хөдөө те тоглолтоор хийжсэн те. Тийм үү. Тэгэхэд ингээд юм ярьж байхдаа наач ингээд юм ярьж байхдаа ингэдэг байхгүй ингээд бид нар ингээд тоглолтын гуцамцаа солиол те бид хүлээх хөдөр нэг хошиж өмд тоглох гээд ингээд байж хашаа. Даашка юм яринга байнгын энэ ердөө гар дээр нь ердөө ил би сайн ингэдэг юм чи надад боломж байна уу? Оо. Тэдээ энэ амар гоё харагдах. Үзтээ. Нүүр авах. За техникийг харъя. Техник нь болохоор ерөөсөө гар яг юм шигууч гэрэл байна. За. За тэгээд бөмбөг бол энэ дээгүүр ингэж даваад энд ирж яхад нь буцаагаад нөгөө жишээ болгоод алганы хонхлоод ирэхэд нь буцаагаад нөгөө талаа ингэ та. Тэгэхээр энэ болгоныг тооцоол. Алганы хонхлоо. Дунд нь бол хороо ингэж Би ч одоо ерөөсөө шовтон иймэрэл явна. Гарын хонхлоод ирээд хонхлоод ирээд буцаагаад Энд гар нь амар эвлэгхэн харагдаад байгаа юм аа. за нараа нэг үсттэй нүүр ам руу шидчих. Everybody was kung fu fighting. Одоо нараа хүн ондог юм дээр сая биш үү? Йоо, за чи Энэ шидчих юм санагдаад байна. Гар бол нуухгүй шүү дээ. Ой. Чанаас та ирээд байж тээсаа. За. Энэ бөмбөг ихтэй амар гой бөмбөг. Харин тийм. Энэ гэхдээ энийг нэг үзээд угаасаа сурна гэж байхгүй манай энийг бол. энийг би 3 жил хийсэн. За. Тэгвэл Орлоод ийсэн Зүгээр ч хийхгүй ингээд яг түрүү хэлсэн ш тийм ээ. Хөдөөж бай, хаач бай, гэлж бай, гадаач бай, бөмбөгтэйгоо юм ярьжсэн чинь ингээд бөмбөг ингэлтаа барайл гэж. Тэрнээс ганцхан өнөөдөр хийгээ шууд ингээд сурчин гэж. За чи бүгд орлоод үзэдэх үү? За. Хамгийн сайн харж ирснараа иш ч хамгийн түрүүнд. За. Гэтэ би одоо л яг санаж дээ Даашка би ингээд тэр бооч би Даашкад энийг энэ одоо цөөхөн байна те. Энээс олно хийсэн. Гадаад чи ямар ч нэг одоо энд бол те юм тулах хязгаартай. Энэ чинь яг хажуудлаас тэгдэг усууд шидэрээ. Юм да шидэрээ л гэдэг юм ингээд шидэл ингээд хажуудлаас шидээ те. Энээс олно хийсэн. Хамгийн олон хит хийжсэн бэ? Одоо 9 бөмбөг. Микрофон. 9 бөмбөг Монголын циркийн дээд ирэх. Тийм нэр тэгсэн Яс гэж юу вэ? Одоо рекордын докторч юм уу те? 7-г хийхт бүр бужигсан олон харагдчих шүү дээ. Тэгэхээр 9-хэр чи Юусаад бүр өстөн. юм а тийм ээ. За 9 ч үү. Би бол энийг бас сайн хийчихнэ. За ингээ Монгол улсын гавьяат жүжигчин, циркчин, 9 ч үү та бүхэнд өөрийн үзүүлбэрээ солиулж байна. За бач би юм За ам маманд орох юм уу? энэ яа авраа явуулах хэрэгтэй. За Даашка юу ч гэсэн 9 ч үү эхлээ зүгээр нэг жонглорын үзээд. 3 Бослыг авах. Чаддаг биш 3. жонглорын дэш царайнда гэж үү? За. This isn't a party, it's a fucking revolution. Болж За одоо хараа удаа. За би үзээд ядаа 9 ч үү. Би дараа нь үзээх үү. тэгэрээ. За. Ууш чамдаас гайгүй авьяасан шүү дээ. Бис бол. За би юу яа тийм ээ? Хүмүүс нь зааж өгөх үү? Нэг бөмбөгнөөс эхэлнэ тий. Нэг бөмбөгнөөс эхэлнэ. Тэгээд нэг бөмбөг энэ гартаа шидээд энэхийн гарлаа очно. Тэгээд шидээд энэхийн гарлаа очно. Тэгээ хоёр бөмбөгөөр болохоор хоёр гар дээр байна. Энэ нэг бөмбөг шидээд нөгөө гарлаа ингэ шидчихэн.
ерөөсөө л ингээд. Тэгээд гурван бөмбөг яагаад ам хүлээг гэвэл ялгаа байхгүй яг сэнэ шиг 1 2 3 ингээд жиглэр. Дахиад нэг хараад байна. За тэгээд хоёр тоглос эхэлнэ. Хоёр тоглосоор 1 2 3 ингээд жиглэр. За их тулаа. За би үзье. Баяр баяр. Хамгийн амархан нэг трүкнес ч юм уу үзүүлвэл. Хамгийн амархан трүк тайминг хулаад юм байна. Тийм үү. Тэгвэл арай хэцүү гэнэ үзэх юм уу? Зүгээр аж. Гол нь царай. Оо! Вау! Лаги болж хоёр. Тийм. Манай дээр стат гэлтэй. Оо, тийм үү? Би тийм амар сайн биш ээ. Нэгдүгээр курслээ л сурч ирсэн. Гурван нэг явуулаад үзгөө. Воо, чи лаги байж таа. Яа, юу лаги? Ой, чи тэрийг нам зогчихлээ. Тийм. Амар мөн. Би яг энэ хичээл дээр байгаагүй юм л да. Чи хичээл үздэг байсан гэж байна. Чи ийм чадах байсан ахгүй. Зааж одоо арай жоохон анхааралтай үзье. Энд чинь бас дэш харангууд гэрэл мэрэл зөхөд бас амар эвгүй юм байна. Тоглолтын тайзан дээр ямар гэж бодчих. Ой. Oh, wow! Ямар гондыг бүгд явуулчихваа. You're feeling inside the heat of my love. Хамгаас хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь Юбины сад. Уяг нүнжиг тослогтой өтгөн сайхан Дашка тэгэхээр Tesla бөмбөгөр бүх гэсэн гэртээ баян юмэрж явахдаа дасгал хийж яадаг гэстэй. Тэгээд нэг хоол моолга банш шиг зөрүүлээ ингэ шидэж байж идэв шээстэй. Гөө би Tesla бөмбөгийг бас Туркид байхдаа манайх нэг апартмент гэдэг бүгдээрээ ингээд хуваарлагдаж гал болдог. Тэгээл хийх юм бол горон дээр хэмтжил Tesla бөмбөг амдаа ичээл үлээгээл байждаг гэсэн. Тэгээл хажуудаа мэдээж 2-1 ингээд 5-6 бөмбөг тавихгүй шүү дээ. Уутаар нав тавьчаал тэгээл амд орсныг нь үлээгээл, унсныг нь авахгүй тэгээл хажуудлаас авч ингээд үлээгээл тэгэл нэг хүмүүс ингээд нэг рефлекс болсон татсан юмнууд байдаг шүү дээ, тийм ээ. Яг тэрийн шиг Tesla бөмбөг ууттай нэг тавьчаал амдаа ингээд тийш хараа. Орон дээр хүртэл хөвчих та үлээгээл бидүүлээсээ эренгүүл нь амд аваад буцааж үлээгээл алдангуул нь чинийг авч хийгээл. Тэгжил сурандаа. Хийж үзчих нэг залхиа шахсан ч юм уу тийм бодох байгаа. Юу ч нэг залхих гэж жоох. Яна залхиа ажил яна. Шууд гацсан шүү тийм ээ. Залхихан цаашаа Зөрэж нэг зогшоо кинон дээр нэг үсэртлээ зогшоо бохоод. Залхиж байгаа гэдэг тоглолтын дээр нэг үлээж байгаа инээгээд Tesla бөмбөг амдаа хийжсэн чинь яалаа нэг хүүхд тарчлуу яалаа тийм нүү. Инээс чи хамаараас гараад ирдэг яг. Инээчээд байдаг. Инээх гэж уус ингээд хамаг юм чилж байгаа юм чи тэгээд дараа нь ингээд 4 бөмбөг 5 бөмбөг явах гээд байдаг. Инээчээд байдаг ингээд энэ хоёр бөмбөгтэйгөө ингээд зуураад ингээд шөрөмсөн татчаад байдаг. Үлээх гэхлээр ингээ ам хангахгүй тэгээд ингээ зогсоол байсан. Манайхан айн яваад байсан. Би баахан амлаа Tesla бөмбөгтэй зогсоол байсан. Ингээ хийжээд байдаг. Уг үлээх цаг нь болцоод байдаг. Үлээх гэхлээр ингээ ам хангахгүй. Энийгээд энэ хоёрыг татцсан. Тэгээд хэсэг гүрэж байгаа л сүүлдээ буруу ард ингээ амаа ингэж байгаа. Бутага наач хүн бол өстой хэсэг хийж чадахгүй. Энэ яг залхиж байгаа. Харин гэтээ энэ бол гоё хийх юмгүй үеэс гарсан жонглоор юм байна те. Ажилгүй үеэс ингээд Tesla бөмбөр ингээд өөр орон оронд ч юм уу ингэж яг амар жонглордог уу? Нарны циркэд байгаа. За тэгээд Европын нэг ганц нэг цирк. Ер нь цөөхөн юм байна тийм ээ. Маш цөөхөн байгаа тийм. За. Тэгвэл ингээд л да. Яг зөв бид нар энэ яг энэ гараар энэ жонглордог жонглорын бид нар хамгийн ихний трюкийг л чадахгүй шүү дээ. Тийм ч энэ угаасаа жоо хэцүү байна. Зүгээр дахиад нэг зүгээр юу ах юм уу? Нэмд орж зүгээр нэг амаараа нэг дэш нүглээгээ буцаагаад. За тэгээ. Энэ айгуул залгиж гай болно. Энэ угаасаа энэ халдваргүйжүүлэгч усны хэсэг чи зүгээр. За нэмд оржийг өрч яана гараад. За тий. Нэмд орж нэгийг сонгоод тэгээ бас 90 хүн байна. Дэш нь үлээлгээ буцаагаад амандаал буулгая. Тэхүү нэг эл мэлэндээ бол чадaltaй л гээл дээ. Хилээрээ түлхэхгүй ер нь ингээ фүү гэж. Фүү агаар юм байна шүү дээ тий. Ерөөсөө битүү хэл бол ямар ч холбоогүй юм шүү дээ. Хэл ямар хэл хамаагүй гол нь царай. Гол нь царай шүү.
Инээж байгаа дээ зайлгүй. Нэг за. Йоо энэ нүур авруу юу өсөж вэ? Чи болоо ингэхгүй энэ. Хөөе. Битара. Шот дээш. Яг ингэ дээш ингэ чаггүй хэцүү юм шүү дээ. Энэ нөлбөх биш урдаг. Хөөе. Одоо түрүүн даашкаг харж байгаа даашка чинь бүр ингэж хэлчих бүр ингэж хэлчих. Йоо. Тийм бид нар жоохон ингэх юм бол эн чинь тийшээ авчихаар чи яаж буцаж бид нар дээр ирэх вэ? Ингээ дээшээ чи ирэх юм биш үү те. Хэцүү юм байна. Авч ирж оролцсон Циркус Монголын хадгалах компани циркчин за өөр юу л жүжигчин агарын гимнастик акробатчин авраг могоо сургагч ажаалагч жонглерчин ам жонглерчин гар жонглерчин магадгүй хөлөөрөө тэгээд бас жонглер хийдэг л байлгүй да тийм ээ за маш олон төрлийн авьяаста Дашкада баярлж байна. За баярлалаа илэрхийлье. За тэгэхээр магадгүй дараагийн шоугаас нэвтрүүлгийн тодорхой хэмжээний хугацааны дараа уулзна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд өөр өшөө элбий үзүүлэлт бас намайг юу болгоно нэлээ би ч одоо өчргөө сарнаа болоод ёо. Тийм сарнаа болгоно гэж байгаа. За ингээд Дашкада баярлалаа. Дараагийн ажил үйлстэй амжилт хүсье. Удахгүй бас өнгөр улсад бас та бүхэдээс улс орны төлөөлөлд аяллаар явах юм байна. Тэр тоглолтод чинь бас үзэгчдийнхээ өмнөөс амжилт хүсье. За баярлалаа. Шоу. За одоо тэгэхээр бүгдээрээ одоо манай нэвтрүүлгийн таны мэдхийн хэсэг рүү оръё. Тэгэхээр бас дэлхийн улс орнуудад болдог хачирхалтай, сонирхолтой баяр ёслол, ёс заншил те мөн Монголынхаа өв боломжлолт, ёс заншлын талаар бас бүгдээрээ энэ асуултын дагуу хоорондоо бие биенийхээ санааг дэвшүүлж те өөрсдийнхээ санааг дэвшүүлж хагаад тэндээс нь зөв хувилбарыг олдог ийм хэсэг байгаа. Гурван мэдээллийнхаа эхний мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Яг тайлал нь байхгүй байгаа шүү дээ. Өөрсдөө төсөөллөөр ямар тайлал байна гэдгийг ярина шүү манайхаа. Германы Мюнхен хотын ойролцоохоо Виденхаусын суурьнд 18 дахь удаагийн нэгэн сонирхолтой дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон гişүү. Герман, Австрали, Швейцар, Америк зэрэг орнуудаас ирсэн 300-аад оролцогч уг тэмцээнд оролцсон бөгөөд энэ тэмцээнд оролцохын тулд танд хангалттай хэмжээний туршлага, төсвөр төвчээр байх шаардлагатай гэнэ. Мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар энэ тэмцээнд ялахад нэгэн зүйл нь том байх нь тийм ч чухал биш бөгөөд оролцогч өрдөө шаргуу бэлтгэл сургалт хийсэн өөрийн гэсэн бүрэн цогц технологиг бий болгосон байх шаардлагатай байдаг гин. Жохом ямар гээчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм болоо. За ингээд Германд болдог. Гэхдээ Германд яг бид нар пивний баяр их гэдгээр нь мэднэ шүү дээ, тийм ээ. Гэхдээ энэ зүгээр дүрсийн нь бол пивний баяр. Дүрсийн пивний баяр дээрээс бид нар пивний баярын дүрс тавьсан байгаа. Энэ болохоор яг пивний баярын тэмцээн бол биш шүү. Биш юм уу? Пивний баяр болохоор маш олон жил болж байгаа шүү дээ. 16 дахь удаа тийм ээ. 16 жилдээ нэг удаа гэхэр чи 16 жил зохиогдож байгаа шинэхэн баяруудын нэг гэж ойлгох болно л доо. 16 жилийн өмнө гэхэр тэгээд энэ дээр яг зөв тайлбар өгөхөд нэгэн зүйл нь тийм том байх шаардлагагүй гэдэг нь одоо баярыг барилдах гэж байгаа бол булчин томтой хүн одоо нэгсэндээ илүү яд жингийн зөрүү ч юм уу тийм ээ. Энд дээр болохоор ямар нэг эд эрхтэн л дээ. Тэрэнд их
том жижиг байлаа гэдэг тэр тэмцээний юунд нэг нөлөөлдөг. Тэгээд юм сонирхолтой тэмцээн юм байна да. За ишчүү хоолгоцсон жижиг хамаагүй юм байна те. Том жижиг бол хамаагүй гэж байна. Тэгээд юу гэсэн бэ өөрийгөө бүрэн яах орж өөрөө одоо нэгсэндээ бэлтгэл айгуу сайтай тэгээд өөр ингэсэн арга барилтай байж байгаа тэмцээний ялагч болдог маш сонирхолтой тэмцээн. Бие хөдлөөр юм уу толгоогоо ажиллуулдаг юм уу? Энэ хэвчээрээс хамаагүй юм уу? За толгоогоо ч ажиллуулна биеийн үйлдэлч орно л доо. Тэгтээ яг биеийн үйлдэл нь их гээд ер нь биеийн үйлдэл тал руугаа гээд манайх ойлгож байгаа. Их оролцсон юм уу? Эрэгтэй хүмүүс их оролцсон. За энэ бол өстой хамаагүй. Тэгтээ Монголтой бас жоохон төстэй шүү. Тийм үү? Монголын бас нэг за тэгээ хэлээд бас яах гэдэг юм. Барилдаан уу? За бас барилдаан байж болох юм. All stat юм болов уу? Ямар тэмцээн бэ гэсэн тийм. Их сонирхолтой тэмцээн байгаа. За аквата юу гэнэ? All stat юм болов. All statдаг. Ер нь пивтэй хамаагүй юм шүү дээ. Пивтэй бол хамаагүй. Идэж уухтал ямар ч хамаагүй юм шүү дээ. За идэж уухталтай хамаа. За яг өөрсдөө төсөөлөөр надаас асуугаад ах юм. Тийм гэж яар. Аквата all statдаг бас байж болно л доо. Гэхдээ яг зөв all stat болчин томтой үед хэрэгтэй л дээ. Би бинийгаа хамгийн их сайн одоо дээшээ минут өргөсөн юм бол. Ахаа. Тэгэхээр бас өргөхөд бас нэг болчин хэрэг болчиход байгаа юм л да. Сахал холбоогүй юу? Сахал бас байж болно ш. Сахал яа. Сахалтай холбоотой иймэрхүү тэмцээнд байдаг штэ. Талаараа задлана. Одоо Герман, Австрид ч юм уу? Ааха. Одоо жишээ нь германчууд жишээ нь пив уухтай тий? Одоо бүгд дээр нэг юм сахалтайсан. Ааха. Тэгээ пивний хөөсөрөнгөө дараа нь тэрийг ингэж долоож агаад яа гэж хэлдэг байхгүй. Тийм болохоор сахалтай холбоотой тэмцээн байж магадгүй гэж байна. Урт сахалаараа юм татдаг ч юм уу тий? Ааха. Ерөөдөө сахалтай холбоотой юм шиг санагдаад байна. Сон тэмцээнүүд байдаг л да сахалаа гойцолж байсан. Чиний сахал юм ингээд татаж чадах уу? Юм татаж чадахгүй зөв шоргоолц нууж чадна. Тэгэхээр сахалтай хамаагүй л яг энэ удаг мэдээ. Тэгээ сахалтай сонин тиймэрхүү мэдээ юу байдаг тийм ээ? Яг сахалны тэмцээнүүд. За баг бүр би ингээд нэг төхүүлээд үгүй. Ямар ч байсан нэг төхүүлсэнд барыг дээр юм. Төхүүлсэн дээр юм байна те. За нэг гаднаас л ингээл бирүүгээл нэг юм хийдэг гэл. Чи бирүүг юм хийдгээ. Бирүүг юм хийдэг. Тэгэхээр их гоё тэмцээн байна. Бирүүгээ ямар нэг юм оруулдаг гэл. Өөрөөр тайлбарлаж бас болохгүй. Аль нь? Аль нь? Ирэмгүй мүү? Ирэмгүй. Гаднаас бирүүгээ юу оруулж болох вэ? За амруугаа алуу. За хоол идэж болно шүү дээ. Тий, хоол идэж усууж болно. За хоол идэж усуух биш. За ингээд одоо өстө баг нилээн төхүүлсэн шүү эсчүү. Их л удаан бодлоо доо. Гаднаас юм оруулна. Үзэгчд бас бодож шүү дээ. Төмөр мөмөр оруулдаг уу? Нийлэмчтийн үзээрээ нэг өнгөж байгаа дээш ингэж оруулаад байдаг юм. Ангөө тэр чин одоо төмөр Хөөе тэгчээч. Яа нөө сэлмэлэм залгээд идэв шүү дээ. Хаанхаа орноос ирдэг гэлээ хүмүүс нь? Ер нь орноос. Монголоос очиж орсон ч болно дөө. За би бүр төхүүлээд чи бид нар одоо ингээд зургуулаа очиод оролцвол ямар ч сүүлийн байранд бол бид зургаа орохгүй л ах. Бас хөөрхөн явах. Тийм. Тэгэхээр юу юм бэ? Ямар сони юм бэ? Би орж ийсэн. Гэтэ санахгүй юм шүү дээ. Би бол сүүлийн байранд ораагүй гэж. Тэгээд бол ямар ч юм байна л да. Ингээ бодоод үзлээ те. Сайн ингээ оруулаад ингээд эр юмгүй ордог. Заавал тэр том байх албагүй гэж бодоход идэж уух биш гэсэн үү те. Идэж уух биш. Тэг юм оруулна гэдэг та би хэрэг чи юм оруулна. Юм оруул одоо. Эр юм уу гэж юу санаа. Юм оруулна гэх. Айгу тийм хамгийн ихэд оруулж байгаа юм. Хоёрдугаар сугаар бодож штэ. Эр юмгүй орно тэгээ юм оруулна. Эсвэл энийг бас үзэгчд давхар таагаад байгаа л да. Хамгийн гол нь штэ. Заавал юм оруулна гэхээр тийм хатуу ялцгаа бит гэж битээ бодлоо. Хүү тэгж бодоогүй штэ чи ямар муухай юм. Өөр юм ч бас байж болно шүү дээ. Юу ч юу ямар зоо бид нар шал өөр юм болж байгаа. Та хоёр тийм тийг хажаач. Тэр үзэгчтэйгээ ижлэх бодолтой байна. Юу юм болоо? Замаараа нэг хувилбар хэлчих тэгээ цөмөрө тайллаа үзээ төхөө нараа. Энэ жоо хэцүүлтэй. Бирүүгээ юм оруулах хэр бүр амар төөрсөн юу? Шингэн мингэн бишгэр чи агаар л байж таарна шүү дээ. Чи агаараас өөр бас нэг юм байна шүү дээ. Монголчуудын одоо нэг эргэлдэг юмтай шүү дээ. За цөмөрө тайллаа үзээ тэхөө. Монголчуудын эргэлдэг мах уу? Яг зүгээр тийм хатуу бит биш л те. За цөмөрө тайллаа үзээ. Оролцогчид 1 минутын хугацаанд 5 г хамрын тамхинаас чадах хэмжээгээр хамрынхаа нөхөнд чихэж таатах ёстой бөгөөд тэрүүн байрыг тодруулахдаа хэр их тамхи татсан, мөн тамхиа хэр цэвэрхэн татсан байна вэ гэдгийг харгалзан үздэг байна. Тус тэмцээн нь хамрын тамхи нь хор нөлөөгүй гэдэгч эрдэмтэд тэгж үздэггүй гин. Эрдийн амны тамхи татхаас хор багтааж хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг байна. Ямар муухай тэмцээн. Ямар муухай бэ? Нэр
шал утгагүй юм аа. Би биш үү Монгол юм оруулах юм. Ямар ч хад байхгүй байна шүү дээ. Манайгаа очил төрүүлэх юм шүү. Манай настай усууд төрүүлэх юм байна. Настай шиг аваач жоохон. төрүүлэн тэгээд бид нар бас хамрын тамиг бас бүр татдаггүй хүмүүс Европт бол тэгж их татдаггүй шүү дээ. Тэгээ 5 грамм чи нэлээ ихтэй. Тэг чи яг хүмүүсийг амар нуудаг явахаар амар хөнгөн тэгээд тэгээд сая үнийг харсан чи эмэгтэй хүн байгаа ямар ч юм харагдав. хайр найргүй ч чинь. Би эмэгтэй хүнд л жоо зохисгүй маа хөшөө хүмүүс л яах. Чүү аль байдгаараа л төхүүлж өгсөн байгаа шүү дээ. Эрүүгээ юм хийн гэлээ. Тэгээ хамрын тавиг мөнгө гэж л өстой бодогдохгүй юм. Уушгин дор. Ингээд жоохон гүнрэглэнгүүт л найтаагаад идэг шүү дээ. Энэ хүмүүс яагаад найтаахгүй байгаа юм болов? Эдгэр чи болохоор нөгөө нэг өөрсдөө бэлтгэл хийцэн байгаа. Тэгээд угаасаа бүр сургуульд ингээд тэмцээндээ ороод сурцсан. Тамирчид гэж Бээсээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Энэ чинь нэг бөглөөгөө тэгээ хийгээд байдаг хамар байгаа. Тэгээд 5 грамыг зүгээр хамрандаа хадгалдаг. Өндөр бол нийсаа энэ нэвтрлийн энэ тэмцээний шагнал нь өндөр бол Монголоос хит нэлээд сайн тамхи татдаг. Аачаад жоохон юу ач зүгээр юм шүү дээ. Зүгээр дээгүүр л байранд орно. Тий зүгээр жил болгон тэмцээнд болох гээд ирэхээр Монголоос нэг зүгээр нэг дуртай айлынхаа нэг хөдөөний өвөг аваачаад орвол. Тэгээд нөгөө нэг суумаа шиг аваргууд нь Монголоос ирж дандаа авдаг тийм байж бас болох юм тийм ээ. Зөвмөр 2 дахь мэдээлэлтэй анхаарлаа хандуулъя. Одоо энэ удаа олохыг хичээгээрэй ямар хоёр вэ гэдэг юм байна. За 2 дахь мэдээлэл. Испани улсад 1877 оноос хойш тэмдэглэж ирсэн сонирхолтой баярыг Анцар Игуна хэмээн нэрлэдэг ажээ. Энэхүү хачирхалтай фестивал 1977 оны үеийн дайчдын дунд тоглогддог байснаас уламжлан өнөөдөр испанчуудын уламжлалт баяр болтлоо өргөжин тэлсэн байна. Жил бүрийн 9 дугаар сарын 1-ээс 8-ны өдрүүдэд тэмдэглэгдэг Анцар Игуна фестивал далайн эргийн мөн төв хэсгийн газар нутгуудад 2 өөр янзаар тэмдэглэгддэг байна. Далайн эргийн хотуудад усан онгоцны зогсоол дээрх шон болон хөлөг онгоцны шураг хоёрын хооронд урт ус татаж, завтай баг хүмүүс дагуур нь сэлэн гарах үед сонгогдсон нэг хүн нь дээш үсрээд босож бух үедээ нэгэн зүйлийг тасалдаг байна. Энэхүү зүйлээс хамгийн олныг цуглуулсан баг нь төрүүлдэг ба энэ баярыг хуурай газар тэмдэглэгддэг хувилбар нь мөн адил хоёр шонгийн хооронд татсан олсны доогуур зав биш морьтой давхин гардаг юм байна. Энэхүү уламжлалт баяр дээрээ испанчууд юуг тастан өрсөлдөдөг юм бол? Амар эрсдэлтэй юм хийдэг юм биш үү? Энэ бол харцуулан хийдэг л баяр юм байна л да. Тэгэхээр ер нь яхаа зүгээр харчууд ихэвчлэн гэхдээ хүсэл эмэгтэй оролцож болно. Гэхдээ харчууд бол ихэвчлэн төлөөлж оролцсон эрэгтэй хүмүүс тийм ээ. Тэгээд ерөнхийдөө маш амархан бүгдийг тайлбарлаад өгчлөө ш тийм ээ. Усан дээр бол морьтой, хуурай газар бол морьтой, усан дээр бол завтай явж байгаад нэг хүн л тэр нэг юм олс татаадсан ш тийм. Тэр олсноос л ингээл үсрээл нэг юм ав. Тэгээд олон цуглуулсан ялагч болдог заншилтай. 77 оноос хойш гэхээр ч нөгөө дайчд энтерийн баяр байсан хэрч бас их сонирхолтой. 1977 гэдэг 700 гэлөө. 1977 он гэсэн. 1877 гэсэн юм уу? 1877 оноос гэдэг чи юу вэ? 100 гаруй жил болцсон ба ш тийм ээ. За тэгэхээр юу авдаг байж болох вэ? Яг тэр магадгүй цэргүүд дайчд гэсэн чинь бас эмэгтэй хүний эд зүйлтэй холбоотой юм авдаг гэж ч магадгүй тий. Бенц энэ үүдсэн. Чи яах юм бэ? Энэ ч тийм биш ах би ингээд эд зүйлдээ юу байж болох юм? Бодлоо л энэ ингэж штэ. Яг болж байгаа нэг та сая сонсоо те болж байгаа нэг сар нь 8-аас 9 дугаар сарын орно те. Юу л 9 сарын 1-ээс 8-ны орно. 9 сарын 1-ээс 9 сарын 1-ээс 8-ны орно. Намар болж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээлэл чинь намар юм чинь бодвол тэн чинь ургач мургач сураат болдог үл үүдээ те. Тийм ургацын баяртай холбоотой. Ингээд ингэнгүүцийн замаар нь одоо юу ч ядгийн те. Ингээд янз бүрийн жимс ногоо ч юм уу юм тавьсан. Тэрийг ингээд бууж ихтэй авдаг тийм ургацын баяртай холбоотой байж магадгүй. Одоо юм чинь помидор ч юм уу луун өвөрсөн энэ төр тавьсан байвал бид нар нэг онцолж гаргахгүй л те. Тэр нэг гिचэн байдаг болохоор л ингээд нэг сонирхолтой содын юм байдаг болохоор л тастаа цуглуулт юм уу? Хүний хэрэглээд бол нэг юу тастаа цуглуулт юм уу? Тэгээ хийг цуглуулсан тийм яаж тавьсан байт юм бэ? Одоо тэгэл тэр олсон дээр юм яаж тавьж үлгцсэн байж болно тийм ээ. Тэгээ тэднийг ингээд сэлмээр завчиж байгаа те. Завчиж унгааж байгаа. Гүү. Гараараа л тасна. Тэгээ шүүрч. Хамгийн олон авс. Тэгэл бас тийм амархан жимс ногоо ч юм үнсний бүтээгдэхүүн. Хүний нэг юм болоо амьгүй юм болоо тэр. Хэрэгэлдэг юм бах те. За. Би нэг баяр сонсчихсан байхгүй юу? Нөгөө гараал гудамжинд ерөөсө багтнаад болж байгаа тэгэл ерөөсө тэр өдөр эрэгтэй хүний зангааг хин их тастаж авчирсан л ерөөсө тэр жил дааж байгaalтай тэгээд. Тийм үү? Хаана болдог баяр юм? Германд. Тийм үү? Тэгээд ингээ явж байгаа залуучууд ингээ зангаатай залуучууд мартаа тэр зангаа зүгээр гараад ирсэн бол зугтдаг тэгээд хүмүүс барьж аваад ингээ хайчлаад зангаа цуглуулдаг.
Тэр тийм хүний тийм юу л ахта хэрэгэлдэг юм баг гэж бодож нэг сонин. Тэр өдөр лаг хайртай хайртайныхаа өгсөн зангаач юм эсвэл амар супер. Тэгээд уурлах хэрэг гол нь байхгүй тэр нь. Оойхоос ангийг зүүцэн явж байгаа. Тэгээд гол нь уурлах хэрэг байхгүйгээс цаасаа тийг цуглуулах хэрэгтэй болохоор. За зангаа зүүддэг. Гэхдээ 1877 оноос гэхээр 1877 онд юу байж болох. Тэр үед л үнцэнтэй юм байж гад одоо үед нэг гектар үнцэнтэй байха болсол юм байна да. За цөмөрөө тайллаа үзье. Тэгсэн гэж хэлж байгаа ус үүдээр. Ямар ч байсан хасдахад амаргүй л дээ гараараа тасна гэхээр тийм ээ. Ус онгоцны зогсоол дээр гүшин болон хөлөг онгоцны шуурга хоёрын хооронд урт ос татаж түүнийхээ дундаа галууны толгойг доош харуулan дүүжлээд завтай баг хүмүүс доогуур нь сэлэн гарах үед сонгогдсон нэг хүн дээш үсрээд буцаж буух үедээ галууны толгойг тасалдаг байна. Магадгүй тэнд галууны толгойг таслах гэдэг нь маш хариг сонсогдож байж болох юм. Анх тэмдэглэж явах үедээ амьд галууны толгойг тасалдаг байсан бол одоо урдчлан амийг нь тасалсан галууг баярын гол хэрэглэгдэхүүн болгон ашигладаг болсон байна. Мөн зарим тасгнуудад галууны орон дахиад ашигладаг болжээ. Би түрүүн сая дахиад хийсэн чинь минийх зүг байсан биш гэж. Тэгсэн үү? Бидэд бол дахиад болоо. Яагаад ч таахгүй юм бэ те? Яагаад ч таахгүй юм. Бодооч галуу наараа таасан биш дахиад. Би амар ажихаа өөртөө итгэлгүй хүн дахиад юм болоо гэсэн шүү дээ. Уулна гэж бодлоо. Гэлтгсэн тэр хэлээ. Манайхан ч хүндэг энэрэнгүй улсууд болохоор те. Гэхдээ монголчууд хонь гаргаж байгааг лав Япон хүмүүс хараад хоёр эмэгтэй үйлээд харж чадахгүй гүйлээ харж чадсан. Тэгээд орон орондоо сонирн байдаг байлгүй. Бид нар бол тэр галууг хугалж байгааг хараад шууд ойлгох юм. Тэггүй би болохоор өөрөөсөө буцаад японочдын загс магс шууд гаргаж ирээл ингээл тийм шүү дээ. Японочд амар ингээл бүр загсаа ингээд загс нь ингээд амьдаараа ингээд амаа нэг яргалж ингээд махын ингээд аваа ичээд. Тэгэхээр уус болон өөр ингэсэн зэрлэг. Гэхдээ тэрийг ханих өөртөө юм чинь бодохгүй тийм 1877 оноос хойш гэр олон жил болсон шүү дээ. Эсвэл сонир төвчөж авсан байна уу? Эрүүл ахуйн шаардлагаасаа ч тэр энэрэнгүй сэтгэл талаасаа ч тэр нэг тааламжгүй юм байна. За бүгдээрээ одоо тэгвэл ингээ Монголынхаа сайхан одоо манай Монголын юмнууд чинь бол ер нь үнэхээр гоё уран цэцэн те тэгээд бас их тий уужуу сайхан ийм зүйлүүд байдаг юм байна. Тэр Монголынхаа мэдээлэл анхаалаа хандуулъя. Монголчууд уртыг хэмжигтэй хүний бие, гар хөлийн хэмжээг ашиглах, малын биеийн хэмжээтэй дүүлгэх, хүн малын тодорхой хугацаанд явах замтай харьцуулах, өдөр тутмын амьдралд хэрэгэлдэг эд зүйлтэй шинжих үндсэн аргыг хэрэгэлдэг байжээ. Монгол хүний биеийн дундаж үндрийг 165-аас 170 см буюу 168 см гэж үзэж, гар хөлийн уртаар хэмжих нэгжийг тогтоожээ. Үүнд алхам 1 м, тохоо 40 см, дэлгэм 1 м, алд 1.5 м, бодийн туруу 6 см, вогийн туруу 3 см гэх зэргээр хэмждэг байжээ. Тэгвэл арай илүү аслагдсан зай болох 20-с 50 м, 1-с 2.5 км, 4-с 10 км-ийг юутай жишин хэмждэг байсан юм болоо. Монголчууд угаасаа нөгөө нэг Америкт ч юм уу яард гэлээд штэ. Бид нар болохоор километр метр гэдэг чинь ерөнхийдөө нэгсэндээ Оросын ухах тун л да. Тэгээд монголчууд болохоор өөрсдөө одоо тохоо алд дэлэм сөөм гэж явдаг гэсэн шүү дээ, тийм ээ? Хэдэн бэрийн газар гэж. Тийм, бид нар болохоор хамгийн ойрхон сая хэдэгч вэ? За одоохон. Тэгвэл бид нар хамгийн багадаа болохоор одоо нэг сөөм ч юм уу те тэрийг бол ингээд мэдээд байгаа шүү дээ. Нэг сөөм гээл те. Тэнгүүд яг арай хол зайнуудыг юу гэж нэрлэдэг байсан бэ гэж асууж байна л да. Тэгэхээр хамгийн ихнийх нь сөөм гэдэг чи юу вэ? Сөөм гэдэг чи энэ лөө. Сөөм нь энэ. Сөөм нь ийм юм аа. Тэгээд алд чинь 1.5 гэж 2 гар. Дэлгэм чи 1 м. Гэтэ ер нь бол хүн ингэж байгаа шүү дээ. Одоо бид нар ч гэсэн яг ингээд бидний бие организм шүү. Бид нар одоо ингээд өөрсдөө ингээд шалнаас ингээд дээшлүүлнэ шүү дээ. Алдаа ингээд дээшлүүлэхэд яг ингээд метр авсан байжгаад би өөрөө ингээд зогсоход яг тэрнтэй гэж хэцүү байдаг гэж байна. Тийм үү? Тийм үү? Яг тийм. Хүний гарны өндөр ч хүний гарны уртас яг тийм байдаг гэж байна. Зүү өгчлөлтөө. Би бол өөрийгөө үзсэн. Би бол нам. Яг нам шүү. Зүг байна уу? Яг стандарт. Харин тэр хүн техникийн осоор гар хуруу тайруулж тэрийг тооцох гэж үдээж гэж. Гөө гар чи яг ингээд далдаад ингэх юм бол мангар урт. Одоо ингээд арга богино юм шиг яг ингээд яг өөрөө газар тавьж хагаад тий. Тэгээ хан руугаа ингэнгүүтээ энэ дээрээ зураад тэгээ ингэнгүүт яг өөртөө адилхан өндөртэй болдог байхгүй. Би яг наадаж ч бас нэг саяхан баг 20 хоногийн өмнө дурч үзсэн. Би одоо ийм зүгээр хараад яг ийм тий. Харахад би одоо ердэл ийм өндөр үү те? Тий. Өө ямар сони. Сэн тушаал үзээрэй. Байж болох юм тийм ээ. Үзэгчд үзэх байлгүй дээ. Одоо баг үзсэн байгаа байлгүй тийм ээ. Жишээ нь бид нар хөдөөний айлтаа очиод ингээд зам асуудаг ш тийм ээ. За нэг тийм газар байгаа гээл. Жишээ нь за нэг
1-ээс 2.5 км-ийн цаана байгаа тэр чинь 1-ээс 2.5 км гэж хэлэхгүй шүү дээ, тийм ээ? 2 км-ийн цаана байгаа газрыг. За тийм газар байгаа л гэж хэлэх юм байна л да. Саахалтын дайны. За саахалтай айлын дайны гэж. Тийм бэ. Саахалч бас биш юм байна л да. Бидний айгүй сайн мэддэг үг л дээ. Юу вэ? Маш сайн мэддэг үг. Мэддэг үг ээ. Сайн мэддэг үг. Яг энд вэ? Зөндөө сонсч байсан. Яг энд байгаад байна. Зөндөө сонссоо. Ер нь гуруулангийн зөндөө сонссон. Гэрийн тэдэн хаана овооч шиг. Гуруулангийн өстө хүн болгон зөндөө их сонссон үг байгаа. За боли 20-50 м-ийг дөрөв өргөчье. 1.5-аас 1-ээс 2.5 км. Хөөх тэр чинь арай. 1-ээс 2.5 км-ийг одоо юуны за тэр жил харин гэдэг вэ? Саахалт биш гэсэн тий. Тий. За тэр чинь Уул усаараа нэрлэлийн мал амтнаар нэрлэлийн болов. Тэр за одоо аль аль нь л ингээл оргол явдаг байсан л та. Ер нь энэ одоо ингээл хоньнууд нь ингээл бэлчил явж уургын чинь. Тэдэр нь одоо ер нь яа тийм бол өөрөөсөө газраар мэдээд яваад ирдэг гэж байгаа шүү дээ. Заримдаа хүн хайрлаа тий. Тэгэхээр тэдээ мэднэлтэй ингээл өдөртөө ингээл иргэдэг. Одоо тэгтээ манай монголчууд бас их сонин шүү дээ. Одоо л ингэдэг байхгүй тий. Мотор нутгийн хэллэгээр ондоо хэлдэг байхгүй юу? Манай монголчуудын бас ингээд нэг юм таамаглах бас айгүй хэцүү газар. Ингээд баруун аймаг зүүн аймгаар ч айгүй одоо жишээ нь говийнхан бол энэ төр гэж ярьдэн шүү дээ. Энүүхэнд довчгийн цаа маань их амар холоор ингээд говийнхан заадаг байхгүй юу? Ингээр бас энэ нэг асуултын нэг хоёр талтай тий. Яа хонь малынхаа бэлчээрийн газар магадгүй. Хоньны бэлчээр ямааны бэлчээр 4-өөс 10 км-ийг бодоод үзье. Тэр чинь өртөө мөртөө болоо явчих юм уу? За ингээ энд нь штэ хоньны бэлчээр бол орд байгаа. Энэ зөв айл нэг нь. За аль нь вэ гэдгийг та. За аль хоньны бэлчээр бол батаараа тэгвэл 50 м-т л байгаа юм байна. За 50 м-т бишээ 50 м чи 50 хонь одоо тэрүүхэнд тэндээ тэгээд метр гарын явна штэ. 1.5 м чи хоньны бэлчээр. За их төлөв хувьд 4-өөс 10 км-ийг хоньны бэлчээр гэдэг юм байна тийм ээ. За тэгвэл үгүй 2.5 км-ийг юу гэдэг юм. Тэгээд наад чинь харин хонь нэж магадгүй. Үгүй би нөгөө хоньны бэлчээ гэж буруу ярьж байхгүй юу? 50 м чинь нөгөө нэг хоньны юу радиусын яриад байдаг байхгүй юу? Тэр зүг. Радиус яриад байна. Бишээ. Тэрийг одоо би мэдэхгүй байна л да. Зөвхөн хоньны бэлчээр бол байгаа шүү. За ингээд зөвмөрөө 3 дахь мэдээлэлтэй анхаарлаа хандуулъя. Нэгийг ямар ч байсан зөв хэлсэн. Нэрийг нь бол олсон. Ихт бол Монголчууд 20-50 м-ийг арга хэмжээний газар, 1-ээс 2.5 км-ийг хоньны бэлчээрийн газар, 4-өөс 10 км-ийг адууны бэлчээрийн газар хэмээн жишин хэмждэг байжээ. Оо би тэр хоёр дахь нь хоньных байх. Нара хоёр дахь нь хоньных гэсэн. Хоньных нь 1-ээс 2.5 км. Хамгийн их нь арга хэмжээ гэж штэ. Арга хэмжээний газар бид нар зөндөө сонсоо өстэй. Гэхдээ би ч бүр хүндрэх юм байна. Монгол уран цагааны кино гэдэг шүү дээ. Шүү дээ. Арамжаад айлдсан бод. Морь аргамжчд бол морь аргамжуулсан морь бол нэг 20-50 м дотроо л ер нь байж идэв шүү дээ. Хонь бол нэг бэлчээд ингээд бүр ингээд алга болчихдгүй шүү дээ. Уулын тэнд ингээд байж идэв шүү тийм ээ. Энийг бол яг ингээд ялангуяа одоо ингээд залуучууд бол мэдхгүй л байгаа тий. Гэтэ амар сонирхолтой. Яг одоо үзэгчдэд бол бас нэлээд бас мэдээл бид нар чинь Монгол хүмүүс ээж тий. Одоо тий 10 км хэллэг мэдгээ. Тийм байна тийм байна 10 км даа адууны бэлчээр. 4-өөс 10 км адууны бэлчээр. Эдгээр нөгөө бид нар угаасаа гаргацсан үг ш. Яг жинхэнэ нөгөө нэг хөдөөний айлууд чинь бид нар эртээр үеэсээ гаргасан үг. Яг тиймэрхүү зайнд л нөгөө нэг адууны бэлчээрт шинэ газар байгаа гэж тэгт чинь одоо нөгөө нэг бид нар яг энэ километр гэдгийг хэрэгэлдэг болсноос хойш тэрийг хэмжээ үзэж байгаа ш. Тэгмээ 4-өөс 10 км доторхыг хөдөөнийх нь тэгж ярьд юм байна. 1-ээс 2.5 км доторхыг хөдөөнийхөө хоньны бэлчээрт гэж ярьд юм байна. Нэг 50 м дотроо бол тэгэл арга хэмжээний газар гэж ярьд юм байна гэх тийм ээ. Тэгээд өшөө бас олон газрууд байгаа л да. Тэгээд Счүүгийн нутагт юу гэж хэлдэг байсан бэ? Манайх ч одоо юу гэмдэ тал газар болохоор ч аста нэг 2-3 км бол энүүхэнд шүү дээ. Аа. Ингээд хараад харагддаг болохоор ч те дор минингийн тал гээл те. Дэлхийн одоо хамгийн гоё талууд чинь нэр энүүхэнд тэр 10 км өнтер бол ойрхон шүү дээ. Үнээр ойрхон тал нутагт бол. Тал газар болохоор ч би ч бас өөрөө дорнотын юм чи. Тал газар чинь 40 км байж байгаа заяа. Айл лаа асаацсан байж байгаа гэрдээ айл гэрэл нь харагддаг. Цэг харагддаг. Үх тийм үү. 40 км одоо тэнэг бол тэгэхээр талд шууд тэгээд тэнд харагддаг гэж байна. Нэмдэрж их юу ярих вэ? Түрүү нэг хоёр гарах урт. Мангар урт. Тэнэг тэнэг хоол гэх. Өнөөдрийн манай шоу бас нэвтрүүлэг маш хөгжилтэй боллоо. Circus Mongolia хадга компани цэрэгчин
Дашка маань ирж их сонирхолтой юм үзүүллээ. 52 киноны уран бүтээлч залуучуудаас төлөөлөл болон нэгт бол нэмд орж 9 жунаар оролцсон. Тийм ээ. За мөн Акбота ирж оролцсон. Өнөөдрийнхөө шоу бас нэвтрүүлгийн төгсгөлийг одоо ч Акботагийн халуухан салса стилийн дуугаар төгсөх болно. Ингээд дараагийн 7 хоногийн нэм бараг хүртэл баяртай үзэгчдэр бид 7 хоног болгон аюулслаг залуучууд иргэдэг. За мөн олонний танд уран бүтээлчдийг өөрөө оролцсон. Шоу бас нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж явах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Сайхан амраарай. За